хангалттай мэдээлэл бас сонсч байна. Гэхдээ ахаач бас мэдээ сонсох шаардлагууд гарах байх. Угаасаа сайд гэсэн өөрөө би нэмэлт мэдээлэл өгөх ийм эрмэлзэлтэй байна гэж байна. За би ийм дөрвөн бас ийм санал хэлмээр байна. За эми эмнэлгийн хэрэгслийн бүртгэлийн одоо нэгдсэн системтэй болгож байгаа маань энэ их цаашаа ууштай зүйл болж байна л да. Үйлдвэрлэгч нь за тэрийг одоо ханган нийлүүлэгч нь тэгээд одоо борлуулагч нь тэгээд хэрэглэгч хүртэлх одоо энэ үйл явцыг бүрэн хянах боломжтой болчихж байгаа бол энэ эцсийн дүндээ эмийн одоо чанар таниал тавих бас нэг алхам болно. Их хурлын тогтоолч гэсэн яг энэ л чиглэгдсэн байл. Тэр энэний үр дүнг бид одоо 6 сараас хэрэгжүүлж эхлэх системээр одоо харах юм. Тэр үед бас энийг дахиад одоо сонсох хэрэгтэй болж таах нь. Мэдээж хэрэг бас зарим нэг бэрхшээл гарч л таараа. Гарсан тэгээд тухайн үед нь засааж явах байхаа. Дангаас одоо энэ юуг хянаа зогсохгүй, чанарын хянаа зогсохгүй, энэ эмийн худалдаа, энэ эмийн зах зээлийг бас та бүхэн удирдах, оновчтой удирдах юм боломж олох байх гэж бодож байна. Тэндээс та бүхэн дараа нь шийдвүүд хийн штэ. Шийдвүүдийг. Тэгэхээр энэ систем өөрөө их чухал болж байна. Энэ талаас нь бол бас цаашаа устдад зүйл болж байгаа гэдгийг хэлмээр байна. Хоёр дахь зүйл тэр эмийн зөвлөлттэй холбоотой асуудал яригдаад байна. Яг сонирхлын зөрчил байна гэж. Энэ хорвол хийдэр энэ сонирхлын зөрчилгүүд ийм харилцаач гэж бараг байдаггүй. Гэхдээ аль болох сонирхлын зөрчлийг бага байлгах, эсвэл тэрийг хязгаарлах ийм л зохицуултууд байдаг. Тэгэхээр их хурлын гишүүдийн хэлээд байгаа бас нэг талдаа зөвлөдөө бид энэ сонирхлын зөрчлийг бага байлгах чиглэлээр аль болох одоо илэрхий байгаа зүйлээс бол татгалзах ёстой. Тийм одоо асуудал үйл энэ эхнээс нь зохицуулаад явбал бас үр дүн гарах бах. За янз янзын одоо шинэ хардлага сэргэлэгч гэсэн энийг дагаад бол багасна гэсэн одоо ойлголттой байгаамаа. За гурав дахь зүйл цааш хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвийг сайд бол танилцуулъя гэж байна. За бид бол танилцчихна тэр бол их сайн. Одоо их хурл бол угаасаа өөрөө танилцах одоо чиг үүрэгтэй бас буцаад одоо чинь тодорхой төвшин чиглүүлэх үүрэгтэй учраас. Гэхдээ нэгэнтээ ийм төлөвлөгөө байгаа бол төлөвлөгөөгөө олон нийтэд ер нь танилцуулбал яасан бэ гэж бодож байна. Энэ чинь нээлттэй төлөвлөгөө шүү дээ, тийм ээ. Одоо ийм ажил хийгдэн, одоо ийм үр дүн гарах ёстой. Энийг та мэдчихэ. Хэрэглэгч та мэд, энэс гадна одоо борлуулагч та мэд, ханган нийлүүлэгч та мэд гэсэн одоо байдлаар талуудын оролцоонд бүрэн байж энэ дээр бол одоо ойлголтоо авчих юм бол янз янзын одоо төвшөнд бол оролцох боломж нь бас нэмэгдэх байхаа гэсэн ийм бодолтой байна. За төгсгөлд нь би тэр нэг ICH-ийг асуугаад байгаа нь та бүхний хариултаас би бас ийм ойлгосон л да. ICH бол өөрөө их өндөр зохицуултын орны ийм стандарт юм байна гэж. Төвшин юм байна гэж. Тэр нэгэнтээ ийм төвшин байгаа бол эн чинь сайн гэсэн л одоо хариулт гэсэн үг шүү дээ. Хууль дээрээс энийг аваад хайцсан гэдэг нь бол энийг бол хэрэгжилж болохгүй гэсэн бол биш байх гэж ойлгоод байгаа юм. Нэгэнтээ оруулааг бол та бүхэн өндөр төвшний стандартын бол нөгөө WHO-йтойгоо HO-тэй уялдуулсан байдлаар энийг хэрэгжилж болохоор байгаа бол хэрэглээд тэр захиргааны одоо шинэ хүн сурталчилгач гэдэг юм уу эсвэл сонголтыг өргөжүүлэх боломжийг нээвэл яасан юм бэ гэсэн бас нэг ийм санал байна.